Үйл хөдлөлгөөний салбар бол Монголын хамгийн том салбаруудын нэг болж хувирсан. Ялангуяа сүүлийн жилүүд бол маш өсөлттэй байгаа. Тэгэхээр Монголын барилга дэд үтсэн салбарын өсөлт их бүтээн байгуулалтын нөлөөгөөр үйл хөдлөлгөөний худалдаа зуучлалын үйлчилгээний эрэлт бол эрчимтэй нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид Moncon Properties компани бол өөрийн болон бусад төслүүдээр суурилсан бордлуулалт, түрээс болон хөрөнгийн менежмент, интерьер дизайн зэрэг цогц үйлчилгээг зах зээлд бол нэвтрүүлж байгаа. Тэгэхээр бид энэ талаар болон үйл хөдлөлгөөний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, богино хугацааны түрээсийн үйлчилгээний боломж болон хэрэглэгчдийн эрэлт ер нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Бата Эрхэмтэй өнөөдөр өглөөний бол ярилцаж байна. Танд энэ өглөөний эндийг үргэлжлүүлсэн өрсөнд баярлалаа. Зах зээл илүү нарийсч хэрэглэгчид бол илүү одоо сонголт өндөртэй сонгол болж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө зах зээлийн тодорхойлолтоос соёлоо ярилцлага эхлэх юм. Өнөөдрийн үйл хөдлөлгөөний зах зээлийг та хэрвээ нэг үгээр тодорхойлж хэлэх юм бол яаж тодорхойлох вэ? Маш богино үгээр тайлбарлая гэвэл асар хурдцтай хөгжиж буй эрэлт нь одоо нийлүүлэлттэй давсан маш сонирхолтой зах зээл байна. Тэгээ манай Moncon Group-ийн хувьд бол одоо ингээд орон сууцны үйлчилгээний чиглэлээр яг девелопер чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яг одоохондоо 3 том төслөө хэрэгжүүлээ явж байгаа. За эндээсээ харах юм бол ер нь манай байгууллага хэрэгжүүлж байгаа төслүүд, эрэлтүүд маань ер нь маш сонирхолтой. Ер нь бол сүүлийн 3-4 жил бол нэлээд эзэгтэй үе дээр ирж байгаа гэж харагдахаар байна. Тэгэхээр дэд үтцийн хувьд бол хамгийн чухал асуудал байсаар эрдлээ шүү дээ Монгол улс ч байх ба Улаанбаатар хотын хувьд бол тэгэхээр ер нь барилга дэд үтцийн томоохон бүтээн байгуулалтууд үйл хөдлөлгөөний эрэлтэд ер нь яг ямар одоо өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна. Мэдээж жилээс жилд ер нь бол одоо эрэлт маань бол тогтмол өсөж байгаа. Энэ нөр Улаанбаатар хотын төвлөрлөөс хамааралтай. Одоо жишээ нь дунд орлоготой иргэд одоо жинхэнэ жилийн эрэлт нэг ойролцоогоор 200 орчим мянган айл өрөх байх жишээ нэ тийм. За үүнээс болохоор нэг яг худалдан борлуулалт хийгдсэн нэг давтагдсан байдлаар нэг 8 орчим хувь нь ер нь бол худалдаа авалт хийдэг тийм. Дунджаас дээш түвшин гэх юм бол нэг бас нэг 35-аас нэг 40 орчим мянган айлын орон сууцны эрэлт үүсдэг. За энэс бас л муу адил нэг 7-оос нэг 10% ер нь бол орон сууцны худалдаа авалт хийгдэж байгаа. Ер нь тийм төлөвтэй харагдаж байлаа. Хуучин бол одоо ер нь хоёр үндсэн бүлэг байлаа шүү дээ. Барилгын компани, худалдан авагч гэдэг. Одоо бол бас маш хүчтэй гарч ирж байгаа нэг сегмент нь болохоор хөрөнгө оруулагч гэдэг. Тэр дундаа барилгын компанид хөрөнгө оруулагч, төсөл хөрөнгө оруулагч. Мөн орон сууцны бүтээгдэхүүн дээр хөрөнгө оруулагч гэдэг ийм олон одоо сегментүүд гарч ирж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн зан төлөв талаас нь аваад үзэх юм бол ер нь орон сууц худалдан авагч одоо дээрээс нэмээд түрээслэгч гэдэг нэг хэсэг гарч ирж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчсан энэ бүлгүүдийн зан төлөв ер нь сүүлийн одоо та бүхний туршлага дээр харахад сүүлийн хэдэн жил ер нь яаж өөрчлөгдөж байна? Худалдаа та нөгөө өмнөх асуултанд нэрийдүүлэн дэд бүтц гэж яригдчихсэн. Үүнтэй холбогдтойгоор ер нь бол Улаанбаатар хот нь бол одоо Монгол дэлхийн одоо хамгийн хүйтэн нийслэл байдаг. Тийм болохоор ер нь бол нөгөө одоо дулаан алдагдал гэдэг зүйл орон сууцнд одоо юу гэдэг хамгийн бага байх нь өөрөө нэлээд том шалгууруудын нэг болж гарч ирээд. Одоо энэ бол нөгөө даайлангур манай томоохон банкуудын одоо дэмжиж явж байгаа ногоон зээлүүд гэдэг юм уу те. Ногоон орон сууцны эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлгээд байгаа хэсэг рүү бас нэлээд сонирхолтой тренд орж ирж байна гэж харж байгаа. Мэдээж яг түрээсийн зах зээл бол тогтмол ер нь бол эрэлт өндөртэй байгаа. Үнийгээ дагаад бас түрээсийн зах зээл үү эсвэл ипотекийн урьдчилгаа төлбөрөөр бүрдүүлэх ипотекийн зээл үү гэдэг тал дээр бол түрээс бол нэлээд одоо сонирхолтой хэсэг явж илээ. За саяхан танаа бас ярилцлагыг сонсоод ер нь нэг түрээсийн зах зээл рүү буюу шинэ одоо худалдаа авалтын төрлийг бас бий болгож байгаа нь бас бидний хувьд бол харахад бол маш сонирхолтой санагдаж байгаа. Ер нь гарч ирж байгаа хамгийн хүчтэй сегмент нь аль хэсэг вэ? Хөрөнгө оруулагчдын хувьд бол гарч ирж байна. Одоо таны асуулт нь худалдаа авагч талаас гэсэн үг. Тийм худалдаа авагч талаас бол мэдээж дунд түвшний худалдаа авагч нар бол мэдээж маш олуулаа байгаа. Гэхдээ одоо сүүлийн үед хамгийн сонирхолтой гарч байгаа дундаас дээш түвшний буюу магадгүй би 2 өрөө орон сууцтай байжгаад 3 өрөө болгоод эсвэл 3 өрөө байжгаад орчноо сайжруулж байгаа зах зээл маань өөрөө маш эрэлттэй байгаа. За энэ эрэлтийг ер нь юугээр хангаж байгаа вэ гэхээр за мэдээж орон сууцнаас гадна зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ зээлийн бүтээгдэхүүн дээр Монголын томоохон банкуд нөгөө түрүү ярьжсэн ногоон зээл гэдэг байгаа. За энэ бол нөгөө энгийн орон сууцны зээлээс нэг чүд бага
хүүтэй одоо юу гэдэг нөхцөл бас илүү боломжтой байдаг болохоор тэр зах зээл сүүлийн үед бол маш сонирхолтой хөгжиж байгаа. Ер нь бол Монком группийн хувьд ч гэсэн яг нөгөө дундаас дээш түвшний зах зээл дээр ер нь бол нэлээх орон сууцнуудаа одоо барилгуудаа төслүүдийг хэрэгжүүлдэг. Тийм тал бол их гоё явж байна. Би бас бодож ялаа л да ингээд Moncom Properties дээр зөвхөн борлуулалт биш ингээд түрээс хөрөнгийн менежмент, интерьер дизайн гэдэг цогц үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад ер нь тав хүн аль өнцгөөс харж байгаа? Яагаад ийм integrated model буюу одоо ингээд нэгдсэн ийм цогц одоо модель рүү одоо ханцуу шумлаад гэх юм уу орох болсон. Яг нь ер нь бол түрээс бол өсөн үсэг нөгөө хоёр дахь зах зээл буюу одоо түрээсийн орон сууц гэдэг нь өөрөө хөрөнгө оруулагчид зориулсан бүтээгдэхүүн болчдөг. Тийм болохоор яг тэр тал руу манаа нэг бага хэсэг бол ажиллаж байгаа. За үндсэндээ бол манайх бол борлуулалтын чиглэлээр бол үндсэн голлон ажиллаж байгаа. Ер нь бол орон сууц, үйлчилгээ, офис тэгээд мэдээж нь дагалдах дулаан зөксөөл агуулга гэдэг бүтээгдэхүүнүүдийн борлуулалтаар идэвх төлөв ажиллаж байгаа. Ерөнхий зах зээл талаа хараад үзэх юм бол та бүхний хувьд бол шинээр олж хараад хүчтэй гарсан одоо илүү давуу байдал байна уу? Эсвэл ер нь яг энэ integrated модель дээр ер нь өрсөлдөгч компаниуд хэр олон байна? Мэдээж одоо нэг хуучны орон сууцнуудыг дахин одоо юу гэдэг сайжруулад ч гэдэг юм уу. За одоо саяхнаас ахуулаад нөгөө өнгөрсөн жилийн 11 сараас ахуулаад орон сууцны дулаалгууд айгүйх явагдаж эхэлсэн. Түүнийгээ дагаад хуучин орон сууцны одоо нөгөө репертмент буюу энэ өөрөө засвар хөгжүүлэлт болж байгаа. Тийм болохоор энэ зах зээл бол тогтмол хөгжиж байгаа. Мэдээж нөгөө би түрүүн танд ярьжсэн тэр эрэлтээс бас нэлээх хэсгийг одоо хуваалцах чадах үз. Одоо хуучин бүтээгдэхүүнийг сайжруулна гэдэг нь өөрөө зах зээлд айгүй том одоо эрг нөлөө үзүүлдэг. Манай байгууллагын зүгээс бол ер нь шинэ төслүүдэд бол дандаа оролцож явдаг. Тэгэхээр ер нь тэр тал руугаа бол илүү их ажиллаж явж байна. Түрүүн та дурдлаа одоо хамгийн хүчтэй гарч ирж байгаа сегмент бол одоо байгаа орон сууцаа апгрейд хийх буюу одоо сайжруулахын нөхцөлтэй гарч ирж байгаа сегмент хамгийн хүчтэй гарч ирж байгаа. Тэд нар ер нь юуг харж байгаа? Байршлуу, үн үү, эсвэл одоо чанар харж байна уу? Маш сайхан асуулт баярлалаа. Бидээж нөгөө хуучин бол зүгээр төлбөрийн нөхцөл ч юм уу эсвэл орон сууцны ингээд нэг юм за байрал бол байр эсвэл үн ч гэдэг юм зүйлийг хардаг бол одоо орчин маш их хардаг болсон. Нэгдүгээрт одоо юу гэдэг яарамгүй руу яагаад орон сууцны худалдаа авалт маш өндөр байдаг вэ гэдэг нэг жишээн дээр хариулт нь юу гэдэг вэхээр тэнд сургуулийн маш том төвлөрөл үүссэн байдаг. Тэгэхээр би одоо аав нь те хотын төв рүү магадгүй энд офис руу ингээд төгжирж ирэх хүүхэд нь сайн боловсрал хоёрын аль нь чухал вэ гэдэг асуулт нэгдүгээрт орж ирж байгаа шүү гэлээ. Хоёрдугаарт хотхны ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйл маш чухал болсон. Энэ нөр юу гэхээр би нөгөө амьдрах орчноо өөрөө сонгож байна гэсэн. Одоо би хүүхэд маань гадаа гараад тоглолоо ч эсвэл сургууль руугаа явлаа гэхэд ямар нэгэн машин замтай одоо огтлцдаггүй автомашин дундуур явдаггүй одоо юу гэдэг хэрвээ хотхон хооронд бол ингээд манай одоо Мандала гарден жишээ нэгт одоо хотхныхаа ээлж хоорондоо ингээд гүүрэн гарцаар гардаг тий одоо бид нар чинь томьёо сургууль дээр бас одоо ингээд хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа тий тэндээс ингээд харах юм бол тэр манай байранд байгаа хүүхэд сургууль руугаа явах замдаа ямар нэгэн автомашинтай огтлцохгүй ч гэдэг юм уу эдгээр зүйлс нь өөрөө худалдаа авах чинь маш чухал зүйл болсон байгаа. Тэгэхээр ер нь бол ингээ харахаар нь хуучин үнч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар нөхцөл гэдэг бол тэр нь өөрөө эренбэлэгтээ 4 5 руу жигсдэг болчиход байгаа. За тэгээ ер нь 3 дахь том тренд нь болохоор тухайн орон сууц өөрөө хэр одоо байгальд ээлтэйвэ гэдэг талаас одоо түрүү ярьжсэн эрчим хүчний хэмнэлттэй. За яг эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь одоогор бол нэг жоохон дулаахан байрал гэдэг боловч эсэргээрээ зарцуулж байгаа нэг эрчим хүч буюу одоо дулааны зардал те цэглэгааны зардлыг бууруулж байгаа орон сууц гэдэг утгаараа бас энэ өөрөө асар том тренд болж гарч ирж байна. Мэдээж энэ сэдвүүдийг бас тав хүн CNBC-гийн одоо үйл хөдлөлгөө санхүүжилтийн саммит дээр илүү дэлгэрэнгүй ярих боломжтой байна. Гэхдээ асуухад таны хувьд одоо яг энэ үйл хөдлөлгөөний салбарт хамгийн одоо ирэх 2 жилийн хугацаанд хамгийн том өөрчлөлт дагуулах тоглогч буюу одоо байгууллага change maker хэн байх вэ? Мэдээж сая бол одоо юу гэдэг түрээсийн орон сууцны солонго нэг гэдэг хөтөлбөр маань зарлагдсан байгаа. Нэмэх нь Celebrity 2 гээд бас нэлээд том тендер зарлаж байгаа. Мэдээж номер 1-т бол улс маань бол төрүүлээд бас ингээд нийслэл маань бас одоо ингээд түүчээлээд урд явж байна. За үүний ардаас бол мэдээж барилгын салбарын маань бол ардаас нь явж байгаа. Тэгээ яг энэ хоёр трендийг хамгийн том урагшлуулах том хөрөнгө оруулалт болчихж байгаа. Тэгэхээр энэ орчин маань бас илүү их сайжирч байгаа нөхцөлд бол
одоо юу гэдэг ардаас нь явж байгаа хувийн хэвшилж гэдэг юм уу те хамтарсан байгууллагууд бол нэлээд хүчтэй явах боломжийг бол одоо хөрөнгө оруулалтын салбар илүү их олох болов уу гэж харж байна. За их баярлалаа бидэнтэй нөхөрлөлийн юмд бол ярилцлага өгсөнд. Тэгэхээр бид бол Монкон компанийн гүйцэтгэгч Бата Эрхэмтэй ярилцлаа.